За, Pin Inspired podcast маань эхэлж байна. Pin-ий төсөл хөтөлбөртэй холбоотой inspiring түүхүүдийг сонсох болно. За, өнөөдрийн дугаарт маань дүүрэн концептыг санаачлагч Гаант ирсэн байна. За, Chip төслийн маань хөтөлбөрийн менежер Булган Тамир. За, тэгээ амраа бүгдээрээ таньж байгаа. Тэгээд намайг бас амраа гэдэг хөтөлбөр хариуц захирал Пини. Яг хоёр амраа хөтлөхлөөр бас айгүй ойлгомжгүй байдлуудыг үүсдэг юм л. Амраа гэдэг нь хоёулаа зэрэг гарч байна. Заавал урд нь эмхтэй, эрэгтэй гэж хэлэх байдаг. Гэхдээ сая өстэй амар сонио сонсчлаа. Та чинь Токиогийн их сургуульд өгсөн юм уу тий бүр хамгийн амар. Бүр анхаарал хэлээ. Тийм үү? Токиогийн их сургуулиас мастера эрүүл мэндийн бодлого. Оо ямар амар. Төгссөн. Гэтэ төгссөн хүмүүс зөндөөд шүү. Гэтэ ер нь та бас Японд төгссөн юм тий би танаас л одоо сонссон. Тийм би чинь Үцномия гэдэг улсын сургууль та. Гэтэ нөгөө орон нутгийн улсын сургууль юм уу? Манайхаар бол одоо Токиогийн сургуулиас ер нь ямар вэ? Гэхдээ одоо юу шүү дээ юу гэдэг Мөсийн завхандах салбар гэдэг шиг байна. Улсын сургуульд орон нутгийн салбараас төгсөн. Тэгэл үргэлж бидний хувьд бол Токио бол ингээл үүлний дээрх юмд чинь. Гэхдээ яг хоо эсрэгээр бид чинь нөгөө юунд байсан болохоор харин practical engineering гэдэг үйл болцгоосон л та ер нь. Гэхдээ яг нэг таад ингээ бөөнөрөө суусан чинь нэг Токиогийн их сургууль төгссөн хүн өрөөдрөл нь яаж хүлээж авдаг вэ яг? Яг хоо тэгтээ тэнгуул нэг юм үл яг Японы соёлын тийм юм да. Ер нь тоодайд бол нэлээд толгой сайтай хүн ордог. Тэгээ бидэд бол нөгөө оноогоорч хүрээгүй тэгээ орсон ч унсан нөхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр бол яг хөө ингээд ялцгүй нэг хүссэн хүсээгүй юм ранк тогтно. Тэгээ жоохон дургуудаа яг цөөх юм чигээр гоё. жоохон хүрээдрэнгүүт бовчууд нь авдаг юм чи. ингэж мэгэн Монголч тийм үстэй. синтэг гэж үгээд. Монголч тийм үстэй. Сайн яваад дургуй шүү дээ. Монголчууд дургуй шүү. Бүгд нэг Токиогийн сурвалж төгсөн нэг сайн явсан юм жаах байна та. Тэгэхээр төсөөлийн хувьд юм аа шүү. Токиогийн сургууль төгсөн учраас хамгийн багадаа бид нар ингээд ингийн сургууль те. Ингийн одоо улсын сургууль, Токиогийн сургууль төгсөн хоёр хүн очоод ярьцлага өгөхөд чинь нөгөө цалингийн хүлээлт гэдэг юм уу? Тэгээ цалингийн одоо томилго ногдол бол мэдээж Токио их байна гэдэг мэдхгүй бодит байдлын аваад мэдхгүй. Гэтэл бидний зүгээс бол тийм бодол байгаа шүү. Эдгээр бол тийм ч байдаг. Яг нэг сургуулаа төгсчөөд нөгөө Японд ч юу байдаг байхгүй юу? Ажил хайгаад ингээд анкет өгөө явдаг. Тэгээ тэнцэнээс би зүгээр миний сонсч ирсэн юм. Зүгээр ингээд анкетын бичиг баримтын шалгаруулалт хийхдээ Токиогийн сургуулийг төгссөн бол шууд ингээд уншихгүйгээр дараагийн шат руу оруулдаг гэж байгаа байхгүй. Нөгөө нь бол ингээд уншиж байгаа. Нөгөө талаас нь бас ингээд би бас сонсч ирсэн. Нөгөө талаас шууд унгадаг гэж байгаа байхгүй. Цалингийн дэлгэхгүй. Бас тийм кейс бас байдаг. Яг тэгэхээр жишээ нь мастерч хамгаалсан ч гэдэг юм уу. Ирэх юм бол за Токиогийнх бол тэгжээс тэрний доод одоо юу гэдэг ранкинг сургуулийн мастер байх юм бол ядаж нөгөө зардлын хувьд байхгүй. Токиод энэ өндөр зардалтай юм чинь за санхүүгийн хувьд зөв байгууллагатай тий жоохон том байгууллагад л орох хэрэгтэй байна шүү дээ юм тий зардал дийлэх хэмжээний. Гэтэ тэгэл Токиогийн улс төрийн факультет төгсөгчд нь Японы улс төр авч явдаг шүү. Одоо манайхаар бол одоо Мөсийн улс төрийн ангийнхан одоо улсын хурлаа бүрэлдүүлдэг гэдэг шиг. Тэгэл хүссэн хүсээгүй угаасаа л тийм. Хуулийн факультет Токиогийн их сургуулийн хуулийн факультет төгссөн хүн улс төрч болдог юм шиг тийм хүлээлтэнд тийм яриа энэ байдаг шүү. Оо тийм. Тэгээ Токиогийн их сургууль төгссөн хоёр гишүүн байна шүү дээ. Шинээр сонгогдсон. Тийм. За тэгээд одоо тэр том гişүүд маань том бодлого боловсруулж явах зуур ард бид чи одоо бас утаан дундаа байгаад баймааргүй байна тийм ээ. Тийм учраас бас ингээд жижиг жигсэн хамаагүй өөрчлөлтүүдээр дамжуулаад бид нар гэрийнхаа дулааны асуудлыг за утааны асуудлаа мэдээж бүрэн шийддэг юм гэхэд ядаж нэг өөрийнхөө хэмжээнд багасгачих гэдэг ийм санаачлууд явж байгаа юм байна. Төслүүд хэрэгжиж байгаа юм байна тий. Тэр талаар бас өнөөдөр ерөнхийдөө бол ярих юм байгаа шүү. Тэгээд та бүхэн бас гоё ID аваарай тий. Хэрвээ та утаа гаргадаг бол эсвэл магадгүй танаа эргэн тойрны ч хүмүүс ч юм уу тий. Та бас ийм гоё шийдэл ийм гоё төсөл байд юм биш үү гэд бас хэлээрээ тий. Тэгээд reach гэдэг энэ дээр юу одоо Монгол
гэрийн дулаалах Монгол гэрийг ингээд айгүй гоё болгоод дулаалах халаалтын шийдээд тий хажуу үйжүүлээд тийм нүрс хүчлийнхээ ялгаруулахгүй байгаль дэвтэй санаачлагыг чипний одоо чип төсөл ихэлсэн үү ган од ихэлсэн үү гэдэг дээр хэлцүүлэг өнөдөр тассан. Булгаа чип яг хэдэн онд эхэлж үү санаа нь хаанаас гарсан тэр талаар. Тийм. Тэгээд ер нь бол агаарын бохирдол яригадад баг 10-аад жил болчиход байгаа шүү дээ. Тэгээд ер нь миний мэдвэл 20 шүү. Окей. Тийм. Гэтэ яг ингээд шийдэлтэй болоод тэр нь яг биелжин биелэхгүй байна гэсэн одоо шатанд төвшөнд ярьж эхэлж байгаа нь бол одоо сүүлийн 10 жилд илүү их ажиглагдаад байгаа гэх юм уу. Тэгээд яг манай энэ ПИН олон улсын байгууллагаас санал болгосон Монгол гэрийн дулаалах халаалт агаар солилтын чип гэдэг нэртэй багц. Яагаад үүсэх болсон бэ гэхээр Нэгдсэн улсны байгууллагын хүүхдийн сангаас анх 2018 онд энэ санаагаа өөрсдөө ингэж бодож олоод гэхдээ бас энэ шинжилгээ ухааны технологийн сургуулийнхаа инженер багш нар яг мэргэжлийн хүмүүстэйг цуг туршилт хийж эхлээд тэгээд 2019 онд Баян-Хонгор аймагт анх яг ямар байдлаар гэрээг сайжруулж болох вэ? Дулаалгыг яаж шийдэх үү те? Тэгээд дээрэс нь эн чинь бас ингээд нүүрсэл түлээд байвал ямар ч удаа нөгөө байгаль орчиндөө нөлөө үзүүлэхгүй зүгээр л нэг юм сайжруулсан гэрэл болох гэдэг шүү дээ. Утаагаа багасгахгүй гэж. Тэгээ утаанд одоо ямар ч нэмэр болохгүй учраас тэрэн дээр нь бас ингэж сайн бодож байгаад за ер нь бол хамгийн ойрын тэгээ яг гэрт амьдарч байгаа хүн төлөөд авчих хэмжээний тийм халаалтын шийдэл нь бол цахилгаан халаагуур юм байна. Гэхдээ ер нь бол 2.4 кВт-аас дээш байх ер нь боломжгүй. Тэгэх юм бол нөгөө цахилгааныхын төлбөрийн өндөр гараад айл хүртэл бас хүндрэл авчих. Тэр авийн нөгөө дид станцууд нь ч бас хүчлэн ч дийл. Тэгэхээр тэрийг нь бас сайн болцож үзэж байгаа. Тэгээд шинжилгээ ухааны технологийн сургуулийн барилга архитектурын суулж байгаа. Тэр баг хамт олонтойгоо ажиллаад тэгээд ингээд төрөл бүрийн дулаалгыг халаагуурыг ингээд туршиж үзэж байгаа. Тэгээд Баян-Хонгор аймагт яг одоогийн бидний санал болгоцсон байгаа чип гэдэг энэ багцыг нэвтрүүлээд тэгээд тэндээ мэдээж нөгөө орон нутгийнхаа цэцэг захиргааны одоо байгууллагын хүмүүстэй хамтарч байгаа. Тэгээд энэ төслөө анх эхлүүлж ирсэн. Тэгээд тухайн үед бас ингээд янз янзын нөгөө сорилтууд их тулгараад нөгөө айлч ингээд Монголд анх удаа л ингээд гэрт ийм бүх юмыг нэг бүрнээр нь гिचсэн нэг юм цогцсон мөчлөө шүү дээ тий. Гэтэл нөгөө хүмүүс яг технологитойгоо харьцах гэхээр тэр хэмжээний нөгөө технологитой харьцаж чадах хүмүүс бас их бага байсан. Тэгэнгүүт Баян-Хонгор аймгийн нөгөө ард иргэд одоо яаж эхэлсэн гэхээр буцаад гомдол тавьж эхэлсэн байхгүй. Тэгэнгүүт цахилгааны төлбөр өндөр гарчлаа гэдэг ч юм уу. Эсвэл одоо гэр цантаад байна энэ асуудлыг ч одоо яаж шийдэх вэ гэсэн тиймэрхүү юмнууд их орж ирж байсан. Тэгэнгүүт тэрэн дээр нь бид нэр мэдээж хэрэг нөгөө судалгаагаа хийгээд ингээд танилцуулсан болохоор за та одоо яг ингээд граца тохируулахдаа тэгээгүй байна, ингээгүй байна тий. Одоо жишээлбэл та граца зүгээр л энгийн байранд амьдардаг хүмүүс ч юм бол нэг юм 18-аас 22 градусын хооронд л ер нь байхад их таатай температурт байдаг шүү дээ тий. Тэрэн дээрээ тавьж байгаа гэдэг. Яг тэгвэл нөгөө гэрт амьдардаг хүмүүс чинь гинтийн юм нүүрсэнд ингээд төлөнгөд их илчтэй ингэж халдаг. Тэрэндээ ингээд байгаа сурцсан тэр үеэрээ ингээд хаалган малган онгоолгоод байждаг хүмүүс. Зүгээр ийм нэгэн хэвийн бүлээн орчинд ингээд байхаар бас сэрүүцээд байгаа юм шиг юм сэрүүхэн байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм шиг. Тэгээд тэрэн дээр нь бид нар ингээд хүмүүсийн тэр санал гомдлыг зохицуулаад ингээд сайжруулад ажиллаад явчихсан гэсэн үг л тийм. Одоо ч гэсэн үргэлжлэж байгаа юм. Үргэлжлээд л явж байгаа. Одоо ингээд 5 шин загвар гаргаад. Тийм. Тэгээд одоо тэрнээс ч хойш төслөө ингээд улам сайжруулад нөгөө багцаа ингээд улам ингээд нөгөө нэг R&D гэж ярьдаг шүү дээ тийм. Судалгаа хөгжүүлэлтийн ажлуудаа хийж явсан. Тэгэнгүүт одоо яг энэ жилээс бид нар яг энэ намраас ямар одоо санал тавьж эхэлж байгаа гэхээр чипийн халаалтын одоо яг энэ туршигдсан өөр гоё халаагууруудыг оруулж ирэх боломжтой юм. Тэр нь болохоор юм хибридийн гэдэг та бүхэн хэрвээ мэдж байгаа бол дөрвөлжин цагаан юм. Өөр дээрээ бас дулаан баригчтай. Тийм халаагуур. Энэ бол яг хууч одоо чипийн одоогийн багц юм. Тэрийгээр бас байж болох юм байна. За тэгээ өөр бас юм чулуун одоо оролцсон янз бүрийн нөгөө нэг юутай дулаан баригчтай тийм халаагууруудыг бас туршиж болох юм. Тэр нь бүр ингээд Монголд хийдэг компаниудаас байгаад байгаа байхгүй. Тэрнээс гадна яг одоо бидний санал болгоцсон байгаа тэр гэрийн голд ингээд модон шүүгэн дээр ухсраад байгаа энэ халаагуурыг бид нар илүү загварын төвшөнд сайжруулж агаад тэгээд санал болгоод эхэлсэн байгаа гэсэн. Одоо Орхон аймагт бол хамгийн анх нэвтэрчж байгаа. Орхон аймгийн засаг даргын тамган газраас за айлуудтай нэг 70 орчим хувийн хөнгөлтийг үзүүлээд үнийн дүн дээр нь тэгээ тэр багцаа олгоод явж байгаа гэсэн. Тэгэхээр шинэ багцнууд нэвтрээд явсан. Одоо ийм туршлага бол энэ оноос гарч ирсэн байна. Тэгээд 18 оноос манай чип
эхэлсэн байна. Даавар хизэнээс тэрнээс өмнө эхэлж чадсан. Хизэнээс ер нь гэр дээр сууж гэж. Би чинь одоо 17 он гэхэд тэгээд давж хэлж байгаа шүү дээ. Би 17 онд нөгөө Кошингийн инновацийн одоо технологи нэвтрүүлэх төв эрхлэгч байх үедээ нэг хүүхдүүдийн нэг суглаа явуулсан шүү дээ. Цэцэрлэгээ. Тий. Тэгээд аюул олон хүүхдүүд цэцэрлэггүй хоцорсон ш суглаанд хоцроод одоо нэг юм одоо тэр нэг азгүй үеийнхэн одоо нэгдүгээр ангид орж байгаа байх та тий. Тэгээд тэр үед надад зүгээр бодсон юм юу байсан бэ гэхээр бид нэр яагаад гудамжиндх асуудлаа шийдэхин тулд урт цагаан ордог тий. Гудамжиндаа асуудлаа шийдэж чадахгүй болохоор хаа нэг тийшээ бөглөрч явдаг юм бэ. Тэгээ би нөгөө миний үндсэн мэргэжлийн архитектор болохоор бид нар ер нь асуудлаа гудамжиндаа шийдэж болохгүй юм уу? Тэгээд тэрэнд зориулаад юу хийжсэн гэхээр гэр цэцэрлэг, гэр сургууль гэдэг анхныхаа зургуудыг хийж гисэн байна. Гэхдээ тэнд янз янзаар л үтсэн. Дулаан хамгаалттай Монгол гэрийн будаг тавиал дөрвөн гэрийг те дотор цавгийн будаал, гадна талын будаж нэг үзээл, нэг талын будаал, огт будаггүйгээр байлгаж үзээл, өрхийн аалтаа нээлттэй дөрвөн гэр мөрөнд тавиад янз янзаар. Тэг яг хуу янз янз явцын дунд юуг ойлгосон бэ гэхээр Монгол гэр бол ер нь л нүдлийн л юм. Нүдлийн л юм. Яг нөө одоо юу гэдэг portable гэдэг юм дээрээ бол супер number 1 юм байна. Зүгээр яг юм сорин соёд иргэншилтэй одоо ингээд хотчлтын амьдрал донд бидний өнөөдрийн хүсэж байгаа юмд бол учид дутагдaltaй байна л гэж. Тийм. Тэгэхээр шийдэл нэг биш гэж. Манай бидний алдаа юм шиг байна. Ингээд төгс шийдэл гэдэг үг нь төөрөөд идэв юм шиг санагдав. Төгс гэж юм хизээч байхгүй. Ийм нэг шийдэл байна. Ийм нэг шийдэл байна. Ийм байна. Та тохирохоо ажиллуулж чадах юм. Хэрэгжилж чадхаа л сонгоод аваач гэдэг сонголтууд ариун байх хэрэгтэй юм шиг надад болдог санагдав. Тэгээ би бол бодсон да яг тухайн сургуульд ажиллаж байсан. Нөгөө талаар чинь Монгол гэрт амьдардаг хүүхдүүд яагаад Монгол гэрт сургууль сурч болтгүй юм? Ямар ч барьергүй шүү дээ. Монгол гэрт байдаг хүүхдүүд Монгол цэцэрлэгт явах ямар асуудал. Асуудал гагцгүй тэнд галт tulж болохгүй юм. Хүүхд байдаг учраас. Хүүхд байгаа учраас тий аюулгүй байдлаас галт tulж болохгүй юм байна. Галыг нөгөө одоо ингээд тохирч цацвахгүй яг түрүүний шиг. Яг нүүрс хийгээд гараа явсан чинь нэг хэсэг утаас маань ингэжсэн пүнк гэж асан гутаа амар халж малаа те. Тэгснэ гинт амар хүүтэй. Тэр нөгөө нэг юм дулаан барих чадвар байхгүй. Ийм экстрим байдлыг л багасгахын тулд за гэрээ дулаалах хэрэгтэй юм байна. Өөр дулаан их үүсвэр те. Агаарын дулаанаар одоо бол бидний хийж байгаа агаарын дулааныг аваад газрын гүнээс авдагтай адилхан агаарын дулаанаар аваад тодорхой тогтмол температурт ажиллах юм байна. Тэг яг уу тэрний өмнө бид Японд байхдаа юу хийжсэн гэхээр гамшиг дээр ажиллаж байсан байхгүй юу. Тэгэхээр гамшигт нэрвэгдсэн хорогдох байранд байгаа хүмүүсийг яаж түр орон сууцаар хангах вэ? Яаж түр одоо фасилити усанд орох. Одоо хувцас солих Японы эмэгтэйчүүд чинь нөгөө мэм хөхөө гаргахад хүүхдээ холж чаддгүй. Тэгэхээр чинь нөгөө олуулаа ингээд бөөнөрөө амьдрахаар хүүхдээ хөхүүлэх өөрөө хэрэгтэй болдог байхгүй. Тэгээ тийм юм туршилтаар 2 гэр аваачиж бид нэр 11 онд байхгүй. Анх нөгөө самсаргуу тавьсан чинь амар олны таашаал бүртээ. Монгол гэр чинь яг юм хүүхд хөхүүлэхэд хувцас солиход айгүй сайн үр юм байна. Нэгд усанд ороход айгүй гүд юм байна. Японч нөгөө том байнд ингээд бөөнөр ордог. Тэгээ тэндээс анхны инспирашн надаа Монгол гэрэнт бол нөгөө нэг юм гэр бол сургууль юм байна. Гэр бол байрны өрөө юм байна. Гэр бол номын өргөө юм байна. Найрын өргөө юм байна. Давлаад хийвэл хар гэр юм байна, тий. Гэр бол гаднаасаа бүгд бөмбөр цагаан боловч ашиглалтаасаа хамаарат everything юм байна. Бүгд юм байна. Гэдэг тэр ингээд одоо юу гэдэг Монгол хүний бахархал гэх юм Монгол гэрийнхэн бахархлыг тэнд нэгдүгээр тоосон. Цааш нь хөгжүүлсэн явдал бол яг юу байж болох вэ? Тэр нодлонгийн хийсэн Туркинд хийсэн зүйл бол Туркийн гамшиг. Туркид яг яасан бэ? Гамшигт нэрвэгдсэн сир хүүхдүүдэд зөв сургууль хийж гисэн Монгол гэрээр. Газар хөдлөн тий. Газар хөдлөө нөгөө Газентеп гээд Антаркия гээд хот чинь ингээд 50,000 хүн ингээд бурхан болоод бидний хэлээ бурхан болоод тэдний хэлээ бол авлах болоод тий. Тэр үед эндээс хүмүүнлэгийн тусламж үзүүлэе гэж бодоод тэгээд хөрөнгө босгоод Японоос тэгээд газраа тэрвэрлээд 14 тонн ачаа авч тэгээд өөрөө тийм санаачилсан гэсэн. Тийм санаачилсан тэгээд яг тэнд яг нөгөө нэг Михайлын бодол гэдэг нь Монгол гэр бол ийм супер шүү гэдгийг нотолж үзүүлэх амбиц байсан. Яг цаад амбиц нь бол. Тэгээд тэрийг хийсэн. Тэгээд яг тэр явцд ингэсэн. Тэгээд сүүлд болоод миний одоо яг хийж байгаа болохоор Монгол гэрийн тэр давуу тал те тоонтой байна, хангүй харилцаатай байна, дулаахан байна, баг газар ингээд footprint жижигтэй байна, ингээд affordable байна, portable байна. Эднийг бүгдийг нийтгээд ингээд
дүүрэн хаус гэдэг тайны хаус хийдэг болчиход дүүрэн вилла гэдэг яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг мөн чанараараа бол мөн чанарыг ярих юм бол манай хаус гэр байхгүй Монгол гэж. Зүгээр шин чанараараа бол хаус харахад хаус. Тэгэхээр яг гэрийг бид нэр дулаахан байлгая л гэдгээ бодохын тулд яг одоо байгаа гэрийг нэгдүгээр янзлах хэрэгтэй баг. Гэрийг бас хөгжүүлэх хэрэгтэй юм гэж байна. Өөрчлөлт яагаад ингэж ядч л бид нэр Европ хүн зориулаад ханыхаа эрсийг 20 сент өндөр болгосон байхгүй. Тэрнээс өндөр болгоё гэж бодлоо тий одоо юу гэдэг арабууд чинь зарим нь бас айгүй өндөр байгаад. Тэгсэн чинь тэрнээс өндөр өггүй юм билээ. Хийсэх тал дээр асуудал мó. Тэрнээс өндөр болоод ирэхээр би 1.88 байхгүй. Надаас намхан хүн өнөөлж чадах байж тийм. Ханаа нь өндөртөл. Тэгээ энэ метр 50-тай Монгол гэрийн энэ ярьсан маш чинь ингээд буцах тал руу болж байгаа юм чинь. Энэ нь одоо юу гэдэг нь дурын ингээд эмхтэй хүн ч өнөөлгөлцөж болох. Энэ юм байна гэдэг. Тэгээ Монгол гэрийг бол ингээд өөрчлөе гэхээр ер нь буцчих гэдэг. Тэгэхээр одоо байгаагийн бид нэр дулаач. Ер нь энэ чинь олон жилийн туршилтсан л байгаа л та. Тэгээд өнний уртыг ханы эсний өндрийг гэл харахад чинь хуучин гэрийн модны үйлдвэр гэж Оросоос оруулж ирээд 4 метрийн хурдтай палкийг хоёр тайраад цуулбар хийгээд тэр цуулбараар хан хийхээр яг нөгөө суултаараа 15 үнэтэй болонготой метр 50 эрс дээр иржсэн байгаа юм. Тэнгүүт хаягдлахгүй юм. Чи нөгөө үйлдвэрээс гарч ирсэн палкийг хоёр хуваагаад хийжсэн болохоор Монгол гэрийн үйлдвэр чинь хаягдлахгүй юм байна шүү дээ. Тэгээ бид нэр ингээд дахиад өндөр эрстэй хан хийнгүү цаана метр 60-ын палкийг хаях болж байгаа юм. Яг гоо тэр хүссэн хаял хийсэн л дээ. Гэтэ эргээд зүгээр надад гимшил бол тий байгалийн материалаар хийж ээж хаягдтаа хийж байгаа би ингээд инновац гэж хэлэх үү байгаль дээлтэй гэж дуурах уу гэдэг. Би сая аягүй сонир яг зүгээр яг Монгол гэргээд ирсэн чинь сая Тайланд явж ирсэн чинь Кофанга ингээд арал тэр нэг залуу ингээд 3 4 Монгол гэр ирсэн. Тэгээ тэрэн дотроо юм хүмүүст одоо нөгөө юм эмчилгээ хийдэг. Терапи хийдэг тий. Тэгээд массаж тэр хийдэг. Тэр бол бас аягүй яг ингэ ширэнгэн дунд. Бас имлэг болж байгаа шүү дээ. Тий. Архитектурын дунд компетишнүүд болдог уралдаанууд. Одоо яг л микрохом тэр гэл. Тэгээс нодлон нэг юм уралдаан байсан. Аягүй сонирхолтой. Финландын бүр хойдлын нөгөө хойд мөсөн талаад ойролцоо байдаг цанын бааз дээр юу гэж байгаа байхгүй юу? Хувцсны агуулга. Гутлаа солих өрөө. Кофе шоп гэдэг ингээд энэ тийм жижигхэн. Гэхдээ нэгж энэ микрохом нь 25 м квадрат футпринтээс хэтрэхгүй гэж байна. Биш ээ. Ихгүй. Их байсан бол нөгөө нэг юм 20% гэж болтой 30 хүртэл гэсэн. Тэнгүүд тэнд ингээд бид нар Монгол гэрийг санал болгосон байна. Энд агуулгаа хийчихээ Монгол гэрээр төвччтэй тий. Энд ингээд хувцас ялдаг, энд ингээд айгүй өндөр ингээд нөгөө нэг хямдхан зохимжтой. Тэгээд нөгөө 100 болоо цасны хайлангуут нь аваад тий нөгөө илгоо хийчихдэг. Гингүүд өвөлдөө яах вэ гэхээр зүгээр нөгөө одоо энэ бар рестораны гадаа байдаг шүү дээ. Нөгөө газар хийгээд нэг юм бүрхээртэй нэг юм тий. Тэрийг голдоо тавьчихгууд амар дулаахан болчихж байгаа байхгүй. Нодлон бид харангаа туршиж үзсэн. Гэл гих мэтлээ. Тэнгүүд Монгол гэр бол жишээ нь одоо яг тийм цанын бааз тий. Одоо юм нөгөө өөрийнхөө тэр мөн чанараараа ч юм уу тийм цанын бааз маш их хүүтэн газар судалгааны юм уу энэ ашиглахад бол ихээр супер. Гагцгүй бид нэр суурин амьдрал дээр ирэхээр тэр маань ингээд өдөр болгон галт төлөх асуудал үүсээд байгаа болохоор одоо яг танаа чипийг бол би аюу танаа чипийг аюу зөв гэж төсөл гэж боддог шүү дээ. Яагаад тэгэхээр Монгол гэрийг эвдэг байхгүй. Гэрийг гэрээр нь авч үлдэж байгаа төсөл байхгүй. Тэрүүгээрээ аюу буянтай. Манайхан чинь ингээд янз ингээд гэрт ингээд байшин залгаал, байшин дотор гэр залгаал тий. Гэрийг нэг юм декор байдлаар авч үлдээд байгаа. Эднийх бол яг гэрийг гэрээр нь авч үлдээд дулаасан гэдгээр чип бол яг нэг жинхэнэ sustainable гэдэг юм уу тэр үгэнд бол их тохирсон төсөл гэж надад бол аюу бодогдож явдаг. Тэгээ чип хэрэглэнээрээ манайх судалгаа хийсэн тий. Зөндөө ямар хэрэглэсэн цаг үеэрсээ хойш тэгэл жил болгон судалгаа хийжлээ л да. Тэгээ тэрэн дээр болохоор яг хэрэглэгчийн зан төлөвдөр өөрчлөлт гарч байна уу? Тэнгүүтээ яг хэрэглэн дээр нөгөө цахилгааны хэмнэлт бий болгож чадж гэнэ үгүй юу гэд тий. Тэнгүүтээ нөгөө сэтгэл санамжийн судалгааг бас давхар хийж байгаа. Тэгэхээр ингээ 3 өөр төрлийн судалгааг ингээд харьцуулаад жил болгон авч явахаар сэтгэл ханамж бол угаасаа 89% дээш гарч ирж байгаа. За тэгээд цахилгааны төлбөр дээр нь тэр айлынхын мэдээж хэрэг өөртөө хэрэглэнээс шалтгаалаад бас янз янз гарч ирж байгаа. Тэгээд дундчлаад авч үзэхээр одоо нөгөө нэг өвдснөөс үүдэлтэй одоо хүн чинь нэм тарианы мөнгө авдаг шүү дээ тий. Ингээ өвлийн өдрөлт ялангуяа ханаад хүрнэ. Хүүхэд нь өвдвөл бас тэгэл энэ тарианы талгаал одоо залгаж ижил одоо хүүхдэд босож авах гэдэг шүү дээ. Тэр зардал. За тэгээд энэ эрчим хүчтэндээ зарцуулж байгаа зардал.
За тэгээд энэ нөгөө ажил тасалттай холбоотой одоо жишээлбэл хүүхдээ харах хөнгөө бол тэр хүн чинь чөлөө авч хаал хүүхдээ харж тээ. Тэнгүүд нөгөө бизнесийн байгууллагууд чинь бас цалинтай чөлөө тэр болгон өгч чадж байгаагүй тээ. Тэднийг ингээ нийлээд үзүүлэхээр ингээ жилийн туршдаа бол 285 мянган төгрөгөн дээр төгрөгийн одоо тэр айлт нь бол хэмнэлтийг үзүүлчихэж байна. Ер нь ингээ санхүү дээр нь тус үдэм болоод байна гэдэг байдлаар гарч ирж байгаа. Тэгээд нөгөө талаар болохоор бид нар тэр нөгөө зан дадал дээр тэгэнгүүт одоо зүгээр л яг та одоо энэ ганцхан ийм л юмар гэрээ хаалаа. Тэгээ та энээс одоо цаашаа ингээ ямар ч нүүрсгүй, түлээгүй те. Тэгээд үнс точтойгоо холдохгүй ингээ айгүй сайхан амьдрах нэ. Гэтэ та гол нь энийг л ингээ тохируулаад зөв хэрэглээд явчихаа гэхэд жилийн дараанаас бол айл хэдийн нөгөө нэг температуртаа дасаад тэнгуүтээ нэг одоо жишээлбэл одоо цахилгааны төлбөр нь бас ингээ нөгөө нэг ам бүлээсээ шалтгаалаад бас янз янз гарч байгаа ч гэсэн хэрвээ ингээ жоохон өндөр гараад байгаа юм шиг санагдсан ч гэсэн тэр айл нь өөрөө одоо дахиж 100% оруулж ирэх ямар ч тийм хүсэлгүй болцсон гэх юм уу? Одоо тийм юмыг дахиж одоо хэрэглэмээргүй байна. Аль хэдийн дадал болцсон байна шүү дээ. Тэгээ цэвэрхэн орчинтой байгаад байгаа болохоор үнэхээр гоё юм. Ийм за ямар ч үс ингээд голдоо ингээд нэг юм цахилгаан халаагуур ч юм уу тавьд юм тий. Гол нь гэрээ дулаалахтаа хамгийн гол инновац гэдэг юм нөө хав нь яг юунда бит юм бол. Одоо ингээд харахад ямар ч агааржуулалтын систем маягийн юм бол байх шиг байна. Гол гэрийн дулаалах нь яг юунд оршд юм бэ? Энийг нөгөө анх тэр одоо Canada Goose Center гэдэг айгу тийм нано технологи гэдэг шүү дээ. North Face гэдэг North Face Center-ыг хийсэн компани мэрэгчлэнүүд ирээд тэгээд Монгол гэрээг яаж дулаалах вэ гэдэг тийм одоо судалгаа хийсэн мөлий те бас тэгээд зах дээгүүр яваад тийм зах дээгүүр яваад за энэ материал нь болох юм байна болохгүй юм байна гэж тэгэж төрөл бүрээр нь ойж үзээд тэгээ зарим материал ч ингээд нийлж оёдохдоо ингээд зузаан тэр нөгөө нэг оёлын ширхэг мэрхэн таарч өгөхгүй ч юм уу те сэмрээд урагддаг ч юм уу жишээл нөгөө нэг зүгээр юм чулуун хөвж одоо синтфоны тийм хөв материал бол үнэхээр болохгүй байгаа байхгүй гэрийн одоо нөгөө дулаалгыг хөгжүүлэхэд тохиромжгүй материал өөрөө ингээд дээрэс нь үйлдвэрлээд эхлэхээр ингээд тоос онцрыг бий болгодог. Тэгэхээр нөгөө ойж байгаа хүмүүст нь бас эрүүл мэндийн асуудал үүсэх. Тэгээд явсараа бид нар болохоор ийм зулхаа гэдэг материалыг ашиглаж агаад тэгээд ингээд хоёр давхар зулхаа тэгээд хоёр талаас нь усуур нэвтрүүлдэг. Нэвтрэл багтаа эсхий шүү дээ тийм ээ зулхаа чаа. Тийм ер нь бол ингээд төрөл бүрийн даавны үүдс одоо утасны үүдснүүдийн холимо гэсэн. Тэднийг холиод дээрээс нь холсон материалыг одоо хоёр давхарлаад тэгээд дээрээс нь ингээд нөгөө усуур нэвтрүүлдэггүй юм бүрээсээр гадна талаас нь оёод энэ тэгээд яг ингээ оёдол дээрээ болоод тэгээд тэр нөгөө нэг янз бүрийн синтфон материал юм хүмийг ашиглаж үзээ. За ер нь бол одоогийн чипийн дээр нэг хоёр давхартай нь бол яг болж байгаа юм байна гэдэг байдлаар тэгээд ингээд бүх одоо нөгөө гэрийнхаа юм дулаан алдагдлыг хэмжиж үзсэн байгаа тал бүрээс нь. Тэгэнгүүт гэр чинь угаасаа л эсхий дулаалгатай л тийм л одоо байгаа шүү дээ. Тэгэнгүүт Улаанбаатарт ялангуяа ихэнх айлууд нь ганцхан л эсхий давхар дээвэр турхтай. Тэгээд яг нэмэлтээр нэг юм симптом ч юм уу өөр байдлаар нэг машины дулаанах шиг тэгээ мэрэн бүрээс энтер тавьдаг. Гэхдээ тэр нэг хангалтгүй. Шууд одоо гал зогслол бол за нэг 20-30 минутын дараа гэр шууд хөөрдөг. Тэгээ цаашаа хөлддөг ч юм уу тийм байгаад. Тэгэхээр манайхаас яасан хэр тэр бүх талынхын дулаан хатгалыг хэмжээ. Дээрээс нь энгийн айл яг ямар дулаалгатай байгаа юм бэ гэдэг дээр нь саяны байдлаар одоо ингэж үзээд за тэгвэл угаасаа тийм нэмгэн байгаа юм чинь нэмээд дулаалчих гэдэг байдлаар тэгээд ингээд шалан дээрээ бүр битүү ингээд дэвсэж агаад хан руугаа дэшээ гарч ирээд ингээд хаяа маянаас алдагддаг дулаалгыг болуулаад тэгэнгүүтээ усуур тусгаарладаг дээрээс нь салхины одоо юм нэвтрүүлдэггүй юм хоёр тийм завсрын болон дотор бүрээсүүдийг хийж өгсөн. Тэгээд хаалган дээр хатвчин дээр нь гадна талд нь хаяан дээр нь гээд яг дулаалдаг хэсгүүдийг битүүмжлээд өгсөн байхгүй. Тэгээд эн чинь ингээд үнэтэй байж болохгүй бас дээрээс нь. Тэгээ нөгөө айл өрхөнд бас ингээд тээвэрлээд тэгээд цаа хэллээ шүү дээ нөгөө нэг хавар намартаа ингээд нүүдлийн чанартай юм чинь бас ингээд сэврээж хатаан нөгөө гэрээ барьж буулгах. Тэрэнд нь бас ажлын бас хөнгөвчлөх шаардлагатай байхгүй. Тэгээд хүнд нүсэр ээж болохгүй. Нөгөө дулаалга маань. Бид нэр турк руу нөгөө гэр хийж хагаад айгуу том асуудал байсан. Монгол гэрт technical spec гэж юм байдаг бэл. Тэр нь юу? Guideline маяг юм уу? Одоо ямар ч гар утсан чинь одоо жишээ нь гар утас чинь авал гар утасны батарейн дээр 3.7 вольт 5 мА гэж бичиг шүү дээ. Тийм. Мэдээлэл нь шүү дээ. Монгол гэрт тийм их байхгүй. Үзүүлэлтгүй байхгүй. Үзүүлэлтгүй, техникэл үзүүлэлтгүй. Энэ бол яг нөгөө туркэд наваг юм хэрэгтэй айгуу зовлон болсон. Жинхэнэ номэд юм шүү дээ. За та нар гамшиг руу ингээд хорогдох байр авч явж байна. Энд чинь хэдэн метр цаг салхийг төсвөрлөх юм бэ гэдэг асуулт нь байхгүй.
Дээрээс нь нойтон цас ороод дарлаа. Тэ? Хунгарлаад дарлаа. Одоо ингээд нөгөө жишээ нь хэдэн жоул хүчээр даруул гэдэг юм бэ? 1 м квадрат хэдэн ньютон гэж байгаа тийм. Тахтай тархмал ачаа. 50-таад ингээд дээрээс дулаан тийм. Тэнгүү за ингээд нойтон цас орлоо. За Норвегт ч гэдэг юм уу. Юунд чаач байдیں۔ Хойд Европт юм эсвэл за энэ одоо Хоккайдо ч гэдэг юм. 1 м квадратад хэдэн килограмм цас орно чинь хэдэн ньютон гэдэг хүчээр дарж байгаа шүү дээ. Энэнд үнний чинь гулзаалтахгүй одоо тийм тэсэд даах юм бэ гэдэг асуултанд бүгдэнд нь байхгүй. Манай бургасан хаан бол баруун Монгол их гэдэг шиг юм ярихаар тий за бургасаар хийдэг юм байна тийм байна. Яг тийм. Тэр одоо зөвхөн бидний одоо нэг Ничидай Нихондai гэх гэж байдаг байхгүй. Японд сургууль гэж байдаг. Одоо тэр сургуулийн профессор Битэрийн одоо мөрөөдөл юу вэ гэхээр Монгол гэрийг техникэл аспект болгоё. За Монгол гэрийн одоо жишээ нь ханны матал одоо ингээ ханчийн бөмбөр байгаа шүү дээ маталттай. Энэ маталтын нум одоо тэдэн градус байна. Эсвэл одоо энэнийх нь одоо юу нумынх нь энэнийх нь урт тэд байна. Тэдэн хувийн хотоолттой байна. Эсвэл тэдээс тэдэн хувийг одоо зөвшөөрнө. Тэгээд за тэмээних байх юм уу, ямааных байх юм уу, үдээрээ бас тодорхой. Тэг үдээр чинь бас сонирхолтой. Тэмээний үдээр гэл ярьцдаг. Тэр хідэн килоньютоныг даатын гэдэг нь бас байхгүй. Дээрээс нь хэр удаж хийсэн тий. Нилээн удацсан сэмэрсэн юмар хийх юм бол чинь бас дороо тасарч. Тэгээд судлаа явахаар нөгөө гар урлалын төвшөнд явцсан. Тэгээд манай баруун Монголд бол сайхан хөхөмөлөр утчихдээ юм аа л гэж байгаа. Утаад яг юу болж. Тэгээд сүүлд нэгээ сонсохоор ер нь бол утаснараа смокд болохоор бороо ялзралыг багасгах юм бэл. Ус нэвтрэлтийг багасгах. Тэгээд монголчууд жаргалыг ингээд хэлсэн байгаа байхгүй. Утаагүй улаан галаа түлж уураг улаан цайгаа ууд өргөө цагаан гэр энэ төргээд. Тэгээд утаагүй улаан гал гэдэг нь одоогоо шорлогны нүүрслээс юм билээ л. Тийм утаагүй тэр дотроо нөгөө яндангүй байлаа шүү дээ. Одоо сайхныг 100 жилийн өмнө хүртэл монголчууд чинь тулган дээр байсан. Тэгээд тулган дээр байсан. Дотроо галаад үлддэг, тооноороо гараа явдаг. Тэгээд эн чинь бас асуудал болоод дотроо утаатай байсан болохоор яндангаар гаргана утаагаа яндангаар гаргана гэдэг чинь тухайн үед бас нэлээд зовж иж шинжилт хийж иж одоогийн 100-тай болсон гэж байгаа байхгүй. Одоо тэгээд гадаа гаргасан чинь гадаа маань ил утаа болсон. Тэгээд одоо бол ерөөсөө 100-наас салъя гэдэг юм байна. Нөгөөтэйгүр тэр нөгөө нэг саяны яг ярьж байгаа нөгөө усны хамгаалтан дээр яхад хоньны цагаан сүүг ингээд дээвэр дээрээ түрхээд идвсэн гэж байна. Эсхийн дээрээ. Тэнгүүд юм хоньны тос чинь ингээд нөгөө нэг юм эсгийнхээ завсар ороод тэгээд дээр нь цагаан шохоогоор ингээд тэгээд өргөө цагаан гэр гэдэг тэр хаад ноёдын гэр чинь бороо нэвтэрдэг байсан юм байна л да. Тэгэхээр эсхийг нь ингээд тос ингээд одоо юуны одоо хоньны сүүний тосоор ингээд цардаад дээр нь шохоо түрхэж ингээд тэгээд харахад бөмбийсэн цагаан гэр. Гэхдээ одоо тэр нөгөө хатуу бас нуглаж болоод тэгээд дотор нь нөгөө хаад ноёдын нүд нь хорсно гэдэг модны нүүрс бэлтэж байгаа нүүрс түлж модны нүүрсээр одоо шалганы нүүрс гэх юм уу бүүд чартлж шүү дээ. Тэрүүгээр түлдэг энэ байсан баг. Тийм юмуд байсан юм билээ. Тэгээд яг одоо миний зүгээр одоо боддог юм. За нэгэнт одоо инженер хүний хувьд ч гэдэг юм уу. Монгол гэрийн спек гэдэг юм айгуу чухал юм. Тэгээд хүмүүс стандарт гэж яриад байдаг. Гэхдээ бид нэр техникэл спек яг ханы эрс яг хэдэ метр 51 юм уу? Яг метр 50 юм уу? 60 юм уу? Тэ гэдгээ мэдэхгүй. Өнний урт яг одоо энэ чинь дунджаар 232 та. За манайх бол 240 хийдийн энэ гэдэг бас хийцээр айгу өөр. Тийм тэгэл ам мод бол тийм байдгийн. Тэгэл ам мод гэж байна. Зараалын мод гэдэг зардаг. Ингээд Монгол гэрийн чинь дотор дахиад 3 хувааж. Барилжааны гэр гэж байгаа модны гэр. Ам мод гэдэг нь амьдрах мод ам мод тий. Тэр нь өмтэй. Гингүүт ингээд яангууд бид нар жишээ нь ойн одоо жишээ нь тэдийн хэмжээний ачаар даана. Тэр одоо ингээд давхарлаа левел зузаан болох байх л та. Гэхдээ чи хязгаартай байгаа байхгүй. Яг Монгол бол нэг зас хонголтгүй болохоор гайгүй. Тэнгүүт одоо байгаа бидний энэ халах гэрийн энэ өнцөг бол жишээ гадаад зах зээл дээр гаргаад тэгээ бид нар юм нойтон цас ордог ч гэдэг юм газар ингээ те тавихад бол жишээ нь энэ одоо 30 градус хүрэхгүй шиг энэ өнцөг бол хангалтгүй өнцөг баг цас нурахгүй өнцөг. Тэгэхээр бид нар яг казак гэр шиг ч юм уу ийм өндөр байх хэрэгтэй болно. Тэгээ энэ болгон дээрээ бид нар ийм техникэл аспекттэй. Энэ баруун тишээ чинь жоохон дулаараад явчихж байгаа учраас бас юу нэг гэж шүү дээ те. Өнцгөн жоохон яг ийм би бол тэднийг бодсон юм яг нэг цуулбараар хийж байгаагүй. Одоо манайх чинь ийм юм билээ л та шинс мод чинь өөрөө яртай. Их яртай учраас ийм урт юм гойлон гардаг. Богинохон гойлон гардаг. Тэндээсээ цуулж хийдэг болохоор юмнууд их богинохон байгаа байхгүй. Тэгэхээр ийм намхан эрстэй, өнн нам богинохон, тоон нүртэл жижиг. Тэнгүүд баруун Монгол руу очингууд гэр нь том, эрс нь өндөр. Тэр чинь нөгөө бургасаар матаж хийдэг учраас бургас бол харьцангуй одоо юу гэдэг нь цуулбар гэрээг бодвол урт материал авч чадчих байгаа байхгүй.
Тэнгүүд хүн л юм болсон хайм. Арай сэлүүхэн юм хийгээл те. Казакууд энэ төр бол тэгээд өө тэнд авгаа хүмүүс нь ашиглаад өөрөө хомроо найрлаа суугаад идэх юм уу 8 ханта 9 ханта гэсэн тийм том. Дээшээ мишээгээ баг гар хүрхээр тоондоо тийм өндөр барьж байгаа байхгүй. 2 тогооны суурьтай галзуух мухтай. Тэгэхээр яг бид нөгөө материалаасаа болоод орон нутагт хөгжсөн тэгж хөгжсөн. Зөв нэгдсэн тийм спек гэж юм байхгүй учраас бид нэр бас ингээд одоо ингээд эднийх бол ингээд нэг айгүй нэг юу гэдэг юм уйгахгүй хөгжүүлсэн. Боловч яг үнэндээ биднэрт одоо жишээ нь энэ чип бол одоо төв алхахын хийцлэлээр л альцмаар нь явж байгаа. Спек байгаа тий. Гэхдээ яг баруун Монгол руу очоод яг тэр нөгөө хідэн одоо метр хүчтэй тий. Ямар хүчтэй салхийг одоо давж чадах юм аа. Тийм спек бол байхгүй. Тодорхой хэмжээнд бас яг чип гэрийг дуурайлгаж хийвэл боломжтой тий. Тэгээ яг гэр дээр нөх юм бол угаасаа манайх тэр халах Монгол гэрийн халах гэрийн зүгээр 5 дээдлэн 6 ханттай хийж өгч байгаа гэсэн. Хэрвээ тэрнээс томроод эхлэх юм бол мэдээж үнэн ханшин ч гэсэн дагаад. Тэгэл хэмжээ бол бүгд order made маяг юм бол. Яг нэг хэмжээгээр хийчихсэн. Одоо жишээ нь юу гэдэг би 58 арзмарын костюм өмсдөггүй гэдэг шиг. Одоо юу гэдэг 3 арзмарын чип төс юм авъя гэхээр Монгол гэрт хэцүү те. Ер нь бас 5 хант гээл яг. Тэр гэр чинь өөр жоохон дадаач мадах кейс гарч байгаа. Бас өөр баригдаад тааш та тий. Айл барихаараа илүү томруулж барьдаг 5 хантыг эсвэл тийм яг тийм. Тэр бас жоохон өөрөж ажиллаад суурь нь болох нь шүү дээ. Тэд бүр ингээд ийм лабораторид аваачаад өнийг ингэж тавьж байгаа. Дээрээс нь хатуу юм дараа хугартлан дараа тий. За энэ л хязгаар юм байна гэдэргээд. За нарсан модоор хийсэн хунь бол хязгаар нэм юм байна. Цас ингээд дээрээс нь овоолох юм биз дээ тий. Тэгээ ингээд цөмрөөд ортол хүртэн цөмрөө. За манай өнний даах чадвар ийм юм байна. Эсвэл эдийн хэмжээний өндөр хунгарлах юм бол ханны гулзайлт нэг ийм хитэн хотоолт үүсэх юм байна. Эннээс өмнө одоо гарч засаан буулгах ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү юм байх хэрэгтэй болчиход байна. Би зүгээр ингэж бодод байгаа юм. Тийм зааварг болчиход байна Монгол. Айгуу Монгол гэрчин ингээд нэг баригдахтай айгуу тийм субъектив хүчин зүйл айгуу нөлөөлж баригдаад. Одоо тухайн гэрийг хийж байгаа хүний субъектив хүчин зүйл тэгээд тухайн байгаль орчны байдал те одоо ямар модоор хийчихэж байгаа хаана байгаа за тэгээд тэр хүний баг тэр өдрийн ер нь ямар эмоцтой байсан гэдэг чинь хүртэл ингээд за тэгээ бүр дээрээс нь энэ гадагшаага явуулах гэж юм уу зүгээр юм одоо хүн амьдрах гээд байгаа юм уу эсвэл зүгээр сүвнэрийн маягаар юм уу өдр гэдэг чинь хүртэл ингээд өөр болох гэдэг шүү дээ тэгээд дээрээс нь бас барьж байгаа хүмүүсийн субъектив хүчин зүйл амар авах гэдэг. Одоо жишээл зарим нь ингээд жоохон юугаа ханаа жоохон тэлээд барьцдаг гэлдэг ч тийм. Тэр болгонд чинь нөгөө өөрчлөлт техник үзүүлэлт чинь өөрчлөгдөх учраас эн чинь л жинхэнэ нөгөө номад юм шүү тийм. Тийм ер нь аль тийм. Тэгээ одоо чинь гэрийн бүс одоо бид нар энэ номад зүйлийг илүү суурин соёлын юм болгох гээд үзээд нь шүү тийм. Стандартжуулаа техникийн үзүүлэлттэй болгоод энэ тийм. Суурин болгох гээд юм гэсэн. Энд чинь гэхдээ яг нөгөө үнийн хувьд хямдхан зай талбай ашигтай айгуу сайтай. Одоо энэ чинь коридор гэдэг ойлголт байхгүй Монгол гэрт. Тийм тийм. Хан гэдэг ойлголт байхгүй. Дотор хан гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр хоосон сул орон зай байхгүй. Нөгөө талаасаа зөвхөн гэрийг судлаад харахаар гэрт илүү юм цуглуулах орон зай байхгүй. Гараж гэдэг шиг. Одоо ингээл тий storage байна гэдэг чинь супер минимализмын жишээ юм байна л да. Тэгэд илүү орон зайтай байх тусам энд нэг юм тавьчих тийм үү гэд хүн бол дүүрэх гэдэг юм. Дүүрхийнхээ хэрэг зовлонгоо дүүрэн зовлон дүүрээд байгаа байхгүй. Тэгэхээр Монгол гэр нүүхэд хэцүү болоод. Тэгээ нүүхэд хэцүү болоод. Тэгэхээр Монгол гэр чинь ингээд нэг ээжийн юмнууд, аавын юмнууд, зочны тал, хоймоор автор гэдэг ингээд үндсэндээ нөгөө ингээд орон заагаараа байцдаг тий. Тэгээ гол нь нэг living юм шиг мөртлөө коридорч юм шиг ингээд multifunctional байгаа байхгүй. Тэгээ юу нь бол яг энэ айгүй олон хөгжүүлж архитектурын төслүүдийг харахаар tiny house гэдэг юмны концепцт Монгол гэр бол үнэхээр ингээд классик жишээ нь байдаг байхгүй. Тэгээ тойрог хэлбэртэй дээрээсээ нар ордог дулаахан тэгээ гэх мэтлэн. Гэхдээ даанч бидний болоод ингээд одоо нэг утаанаас болоод Монгол гэрийг ингээд муу юм шигээр ойлгоод болж бид нэр ингээд нөгөө цагийн урсгалыг дагаад энийгээ сайжруулад ингээд одоо өөрчлөлтөө дасан зохицоод адаптац хийгээд цааш нь аваа явах юм бол энэ бол биднэрт бол маш яг жинхэнэ бидний ийм хахир хатуу салхи шуургатай хуурай ийм амьдралын хэв маягт төгс орон сууц байх нь бол амжиггүй байгаа. Яг мэдээж нөгөө 0 дүүшгээд бусад одоо соёл түн төрөлхтний хэрэгцээнүүд дутуу байгаа бах. Тэрийг одоо ястаа шийдвэрлэн тэгээ томруулаад хийдэг нь доор нь ухаад хийдгсэн үү, хажуу талд нь зүүдгсэн үү гэдэг. Оюутлын юу бол аюу гоо шүү дээ. Хийцэн байдаг. Үзчихсэн үү? Дундаа 0-ын янгуудаа шууд нэг ширд инфратай тий.
ханаар нь холбоод байгаа л. Ханаар нь холбогдсон. Яг тэр ханаар холбосон гэдэг дээр нь бас манай дээр нэг хөгжүүлэлт явж байгаа байхгүй. Тэр нь яг хөр нөгөө одоо гэр цэцэрлэг гэж сарьсан шүү дээ. Гэр цэцэрлэгийг манайхаас бас олгож байгаа гэр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байгаа. Тэрэн дээр нэлээд дэлгэрэнгүй бас цаашдаа ярих баг. Гэхдээ тэр гэрийг бол ингээд 3-3-аар нь өгсрэн хооронд нь нийлүүлнэ. Тэнгүүд тэр дотор хүүхэд одоо ингээд унтдаг хэсэг байна. Тэгээ галтгоотой одоо нөгөө хичээлээ бас хийдэг ч юм уу тийм хэсэг хоолтой хэсэг байна. Тэгээ үүдэн хэсэг хүлэн авдаг гардаг хэсэг байна гэсэн юм 3 одоо өсгөхтэй байдлаар. Ер нь одоо ингээд хүмүүс сонсож байгаа хэрэг ер нь энэ чип төсөлт чинь хамрагдчихсан. Ямар аштайх юм бэ? Али хаана очих уу, хинтээ уулзах уу, тамнэ гэд бодож байгаа хүмүүс үл тэр хүмүүст нэг чиг гаргаж өгөөч гоо. Ер нь бол манай нэвтрүүлэг дуусах нэг 5 минут үлдсэн байна. Тэгээ бүгдээр нэг гоё базаад те. Тэгээд. Тэгээд манай яг энэ дулаалгатай тэгээд халаалтай агаар сэлгтэй энэ багцыг сонирхож байгаа гэрт амьдардаг ч юм уу эсвэл одоо өөрсдөө бас нэг кемпүүд бас байдаг шүү дээ. Аялал жуулчлалын кемпүүд юм уу одоо ийм сувирлын газрууд бүр холбогдох боломжтой. Гэхдээ агаар нэг гээд Facebook хуудас байгаа. Агаар нэг ээ. Тийм. Нэг гэдэг нь тоогоор юу эсвэл юугаар бичгээр яг ингээ кириллээр бичнэ агаар нэг гээд. Тэгэнгүүт гараад ирнэ. Тэр Facebook руу нэг дээрээ тэрэн дээр бол байнгын тогтмол мэдээлэл тавьж байгаа. Дээрээс нь бас 77 15 28 28 гээд лавлах ажиллаж байгаа учраас залгаад тэгээ манай операторуудтай шууд холбогдоод мэдээлэл авчиж байна. Зээлэр явах боломжтой юм. Тийм. Ер нь бол ногоон зээлд холбогдсон манай бүтээгдэхүүн тэрэнд нь орж явж байгаа. Байгуулагч одоо уур амьсгалын өөрчлөлтийн яам болсон тий. Тэр яамнаас ер нь банкудтайгаа ажил болгоныг татаасын одоо юм хүүгийн гэрээ байгуулдаг тий. Тэрэн дээр нь болохоор ногоон юм бүтээгдэхүүн зориулаад энэ жил бол 6% зээлийг олгож байгаа. Тэгэхээр хаахаас төрийн банкн дээр бол зээлээ хөлсөлтөд одоо ингээд төлбөрөө хийгээд явах боломжтой. Дээрээс нь багасгах боломжтой болж байгаа юм шүү дээ. Яг тийм. Тэгээд банк бус санхүүгийн байгууллага бас бид нар дээр байгаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй тэр мэдээлэл нь бол агаар нэг гээд манай хуудаснаас авах боломжтой. Гаат өөрийнхөө юу юм бэ? Хүмүүс яг ингээд нөгөө утаагаа багасгахыг гэдэг бол айгуу макро төвшин том яриа байхгүй. Тэр манай эмээ нэг юм хончин хүн байхгүй. Эмээ маань юу хэлсэн бэ гэхээр ядруухан төрсөн хон ингээ хургааг олчт юм а гэж. Хүн өөрийгөө яая гэж яхад үед бол бусдын төлөө сэтгэл гаргаж чаддаггүй гэж. Тэгэхээр юу хэлэхээр гэхээр хүн ахуйн асуудлаа шийдэж чадаагүй тохиолдолд бусдын төлөө инэрл хайр, хуваалцах, бусдыг бодох ямар ч зүйл байхгүй. Төрсөн үрээ голдог гэж байгаа байхгүй хань. Тэгээ тэн дээр манай эмээ юу гэсэн гэхээр төрхөөс өмнө тэжээдэг байсан гэж. Тэгээ тэн дээр юу хэлэх гээд нэхэр би хэрвээ миний бодлол бол та хэд Монгол гэртээ чип төслийг яагаад өөрийнхөө ая тухайг хангаач эхнээ хэлж байна. Эхлээд өөрөө ая тухтай амьдарч байгаа. Тэнгүүд өөрөө ингээд тэ үнэр та нүүрс үнэртэхгүй болчих тэ. Тэгэд нэг айл хоёр айл ингээд өөрөө өөртөө ая тухтай амьдраад эхлэхээр тэр орчин маань нийтээрээ гадны утаанд багасаад ирнэ. Тэр нь бол одоо таны зүгээс шууд одоо агарын бохирдол хийж байгаа яг одоо жинхэнэ бодит контрибьюшн. Өөрөө өглөө хүүтэнд босоод чичээж галт түлээд үүрээр хөл дараад хөлөө атээж унтаад гэдэг чинь битүү утаа унттай тий. Тэр өөрөө ая тухгүй, өөрөө бүтэн нойргүй, өөрөө ингээд орчноос тухтаа бүрэлдүүлж чадаагүй тохиолдолд бол одоо утаа гэж ингээд том юм ярихаас айл өөрийгөө эхлээд айтаа тухтаа тогтмол температурт сайхан амьдраач гэж хэлмээр байдаг байхгүй тий. Тэгэх юм бол дараа нь бол нөгөө нөөцтэй болно та бусдад сэтгэл гаргах нөөцтэй хажуу айлынхаа утааг багасгах дээр хамж дэмждэг юм өөрийн гэсэн нөөцтэй. Тэгэхээр эхлээд өөрийгөө нөгөө даваа эхлээд борлуулах гэдэг лээ амиа бодож даваа шаардуулчаад тэгээ бусдын давыг шаардуулах гэдэг дараа явах хэрэгтэй байна. Тэгээ тэгэх юм бол яг нөгөө ингээд макро утгаараа утааг багасгах юм болов. Эхлээд ядч нэг Японд сургуульд төгсчих тийм үү? Тэгээ Токиод гоо яг юм бэ. Тэгээд төгсгөлд нь би бас нэг түүх хуваалцмаар санагдаж байна. Яг чип гэрээг ашигласан нэг ихч надтай хуваалцж ирсэн. Хүүхэд нь эхлээд хумсаа мэрдэг тийм хичээлдээ айгүй муу охин байж байгаа. Тэгээд чип гэртээ болсноос хойш ингээд жилийн дараа яасан гэхлээр тэр ихч нөгөө ингээд тэг галт төлөхгүй ингээд шүн босгүй болсон учраас хүүхдтэйгээ айгүй тийм харьцах цаг их гардаг болсон гэж байгаа байхгүй. Тэгээ хүүхдтэйгээ харьцаад хүүхдийнхаа хичээл номонд анхаарад юм ярилцаад ингээд ирсэн чинь нөгөө хүүхдийнх нь хумсаа мэрдэг нь болоод өөртөө ихтэй болоод хичээлийн сурлагын ч гэсэн сайжирсан гэсэн байна. Тэгэхээр хүн нөгөө нэг юм ахуй биш үү те? Ахуйн юм одоо юу гэдэг юм? Ахуйн асуудлаа шийдээд амар хялбар болоод ирэхээр хүний нөгөө бодолд одоо те өнөөдөр гадаа яаж зүйлнэ өглөө яаж босноо
Тэ энэ хүүхдүүдэд даруулчихгүй юм шиг нүүрсэн яана. Тэг яачих нөгөөт нь квотор болгож байгаа тий. Хинээрээ авчруулах уу ингээл хийж бөөн асуудал. Эднэр нь ингээд пак байхгүй болонгууд тэг хичээлээ яах уу ч гэдэг юм ингээд өөр зүйл чухал зүйлдээ санаа зарцуулах юм цагтай болд юм байна л. Тэгэхээр ахуйн зүйлийг бол уул нь бол ингээд аль болох одоо нэг өдөр тутамд автагддаг юм төвөгтэй юм одоо режим гэх юм уу юм рутинуудыг ингээд цөөрүүлээд ирэхээр нөгөө талд бол илүү чухал юмдаа ч юм уу цаг гаргах хэрэгтэй болт юм. Тэгэхээр би бол нойлыг хийгээд аюу урамжсан зүйл тэр байхгүй. Хүүхдүүдийн сургалтын сайжраад идэг. Хүүхдүүд тасалт нь багасаад идэг. Жюдогийн дэвжээ байгуулад өгөхөд хичээлдээ ирдэг хүүхдүүд ирдэг болдог. Одоо энэ баскетболын жишээ чинь тийм шүү дээ. 12 онд тийм байсан. Тэгээд тэнд бас бид нар юм хийжсэн байхгүй. Одоо зур хөргөмж байдیں۔ Тэгэл яхаа. Тэгэхээр ингээд нөгөө аюу сонирхолтой юм. Бид нар ер нь тэр нэг 0 гал түлэх. За тэгэл ус зөөх гэл том асуудал байж байна. Тэгээд энэ хүүхдүүдийн юм хүнд хүчээр хөдөлмөр өөрсдөөс нь бие бэлтгсэн тавсан. Эднийг кат хийгээд авах юм бол өөр зүйлүүдээр маш том нэг юм нөөц гарч боломж гардаг. Байт юм бэл шүү дээ. Тийм. Тэгээд чип вакцыг авснаар хүүхдийнхаа ирээдүйд хүрэн оруулах нэ. Энэ бол нөгөө тийм амар том мөнгө хийх гээл ашиг хийх гээд байгаа гэхээсээ илүү эн чинь бас ингээд нөгөө утааг бууруулахад тэгээд дээрэс нь саяны санаа бол амар гоё юм тий. Өөрийнхөө амьдралыг арай дээр болгоход бас айгүй чухал төсөв юм явж байгаа юм байна шүү хүмүүс. Тэгээд тэлийн чанар сайжрахаар их олон зүйлээ өөрчлөлт гардаг. Төрөний хувьсаа мэрдэж айгүй бод жишээ. Бид нэр яг ийм жишээнүүдийг л яг нөгөө индикаторыг аваал те. Тэгэл энэ үр дүнгийн дээрээ л урамшиж ингэж явмаар байгаа байхгүй. Тэгэл бид нэр ингэж тэдөө буурсан гэл том л юм яриад байдаг. Үгүй байхгүй. Яг ийм өрхийн хоёр хүүхдийнх нь нэг нь тэ өглөө хичээлдээ айгаад орон дотор ингээд дараа нь унтчихсан болоод өглөө хичээлдээ эрц бүрэн явдаг болсон гэдгэл амар том утгатай байхгүй бол. Ер нь бол Монгол гэрт яг ийм гоё шийдэлт амьдрахаа нойрны чанар нь сайжирдаг. Тэнгүүд хүн нөгөө нэг бас өглөө 6 цагт босоод галт түлхийнхээ оронд сайхан чанартай нойр аваад байж ахна шүү дээ. Тэгээд бас дээрээс нь тэр нөгөө нэг гэрээ цэвэрлэхэд зарцуулдаг байсан одоо нөгөө нэг цэвэрлэлийн бодисууд шүү дээ. Тэднийх нь бас хэмжээ нь багасаад тэр хөдөлмөр нь багасаад бас жижиг тоосноцор багасаад тий. Манай өвөө дээр үед би түрүү ярьсан шүү дээ нөгөө Монгол гэр гээд нөгөө угаасаа дээр үед чинь Монгол гэр 100 гэж юм байгаа. Ингээ айл руу орохлоор ингэж өрдөг гэсэн. Яасан гэхээр ингээ тортогнууд ингээл унжицсан. Тэгээ баг яндан шиг юм дотор амьддаг гэсэн байгаа байхгүй. Ингээ хавар юм дотор ингээл орчихсон. Энэ захалгаа болоо юу ч байхгүй. Ингээл сап гэж авдаг гэсэн. Тэгэхээр амьдралынхаа чанарыг сайжруулаарай. Тэгээд магадгүй 100 жилийн дараа бид нар бас ингээ ярьдаг болох тийм. Монголчууд ингээл утаан донд амьдэрдэг байсан шүү дээ гэдэг хүмүүс хүү байлгүй даа гэж ярьдаг болоосоо гэж бодож байна. Тэгээд манай нэвтрүүлгийн манд цаг дуусч байна. Pin Inspire үргэлжилсээр байна. Баярлаа. Баярлаа. Баярлаа.